байцгаана манайхаа Crypto Poaching-ийн дараагийн эпизод үгээр эхэлж байна. Тэгээ яг одоо үзэж сууж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ерөнхийдөө нэлээд олон announcement-ууд байгаа учраас нуршилгүйгээр announcement руугаа шууд орё гэж бодож байна те. Бүрөө. Тэгээд өөр юу ярих вэ? Тэмстэй. Бүрөө болох уу? Болно. За. За тэгэхээр юу Popsicle маань албан ёсоор борлуулалт маань гүйцээд тэгээд юун дээр орсон байгаа те Spooky Swap дээр орсон байгаа. Тэгээ энэ дээр энэтэй холбоотойгоор олон хүмүүс бас яаж авах вэ? Яаж зарах вэ гэсэн бас нэлийн олон хүмүүс байсан. Тэгээ энэ дээр ямар хариулт өгмөр байсан бэ гэхээр бид нар бити аав гэж зарласан юм чаа. Бити зарл гэж хэлээ гэдэг тэгэхгүй. За тоглосон шүү. Spooky Swap Zig Finance гэж ороод тэгээд ерөөсө swap руу оронгуутлаа. Swap гэдэг товчлуур дээр дараад from гэдэг дээр цаанаас автоматар Phantom гэдэг зоос гараад ирнэ. Тэрэн дээр дараад яах вэ гэхлээр манай вебсайт дээр байгаа те хамгийн доошо таг үлгэх юм бол contract address маань байгаа. Тэгээд тэрийг copy хийж авангуутлаа paste хийчих واخгүй. Paste хийсний дараа та ямар зоосоор сольж авмаар байна. Тэрийгээ сонгоод тэгээ ерөнхийдөө зарах боломжтой байгаа шүү. Манайхаа. Одоо CoinGecko дээр гарсан юм чи ерөнхийдөө албан ёсоор Spooky Swap дээр орё гэдэг ямар ч хөөслөд явж байгаа тий. Тэгэхээр ямар ч хэдүүлээ чухал гарах ёстой газрууд дээрээ гараад тэгээ Spooky Swap болон Spirit Swap гэдэг ер нь гол одоо индексүүд дээр гарчих юм бол үргэлжлүүлээд нэг гадаад зах зээл рүү хийх маркетинг ажлууд дээр ерөнхийдөө ажиллах төлөвлөгөө байгаа. Тэн дээр нэлээд том ажлууд байгаа. Туудахгүй Popsicle-ийн вебсайтн дээр хэд хэдэн шинжилгээнүүдийг оруулна. Ерөнхийдөө roadmap-аас засаж оруулах гэж байгаа. Тэгэхээр бид нэр айгу хамгийн хүлээлт багтаагаар хэдүүлээ борлуулалтаа хийсэн тий. Манай төслөөс болж одоо чинь хүн амтай амиа хорлохгүй ягаад гэвэл хинч их хөнгөөр авч чадаагүй. Тэгээ тийм учраас энээс харин үргэлжлүүлээд хэдүүлээ нөгөө гой юмнуудыг ерөнхийдөө хийя нөгөө deliver хийн гэж ярьдаг тий. Тэгээ ямар ч байсан Popsicle дээр гой инновацлог ажлуудыг хий гэсэн хүсэл мөрөөдөлтөөр ажиллаж байна. Тэгээд сайн ихээ хэлсэнчлэнтэй CoinMarketCap дээр лист хийсэн байгаа CoinGecko дараагаар нь CoinSniper гэдэг shitcoin шил хийдэг тиймэрхүү вебсайтууд дээр ерөнхийдөө албан ёсоор гарсан байгаа лист хийгдсэн. Энд дээр нэмээд бас та нар Phantom Scan руу ороод манай contract гүйлгэн энтрийг харах юм бол бүх лого энтер social media хаягууд орсон байгаа. Энд дээр нэмээд бас юу гэж хэлмээр байсан бэ гэхээр Crypto Poaching-ийн Telegram channel юу нөөцлөгдөөд Popsicle болсон байсан тий. Энтэй холбоотойгоор бас нэлийн дургүй байдал үүссэн гэх юм уу яагаад тэгэхээр CoinMarketCap, CoinGecko дээр гарсны дараагаар гадны хүмүүс нэлийн орж ирээд Telegram руу join хийсэн болохоор нэгдсэн болохоор одоо угаасаа монголчууд бид нар угаасаа монгол хэлээр ярьдаг. Тэгээ гадаадууд хүмүүс ингээд орж ирээ админтэй ч холбогдсон энэ төрийгээд ярих хүсэлт гарангуут ингээд үл ойлголцол нэлийн гарсан болохоор бид нар юу гэж бодсон бэ гэхээр шинээр Popsicle Global гэдэг Telegram channel нээгээд тэрнрүүгээ ерөнхийдөө Popsicle сонирхсан хүмүүсийг оруулаад тэгээд одоо байгаа Telegram channel-аа болохоор Crypto Poaching гэдэг нэрийг нь буцаж өгөөд тиймэрхүү байдлаар явах болсон байгаа шүү. Манайхаа Telegram channel дээр болохоор тийм байгаа. Дараагаар нь болохоор сайн инхээ хэлсэнтэй эхний Q1 гэж ярьдаг. Эхний улиралд 2022 оны шинэ ондоо эхний улиралд ерөнхийдөө staking funds нэмээд тэгээд тэрийг удахгүйгээр бид нар ер нь удахгүй зарлаад явах байгаа энэтэй холбоотой мэдээллүүдийг. За дараагаар нь яасан гэхлээр манай ICO-гоос үлдсэн анхны борлуулалтаас үлдсэн Poop байгаа те. Poop зооснууд 7,445,312 гаруй Poop-ийг өнөөдөр шатаасан байгаа. Та бүхэн хүсэх юм бол transaction hash-ыг нь screenshot одоо инхүүш оруулчих واخ дэлгэцэн дээр өөртөө ороод сонирхож болно. Линкийг нь бас доор тавьчих. За дараагаар нь яасан маань гэхлээр Popsicle маань сар болгон airdrop өгнө гэж яригдсан. Хинд өгөх байсан бэ гэхлээр манай premium Discord-д жилээр төлбөр хийсэн хэрэглэгч нартаа бид нар бэлэг болгож сар болгоны 15-нд airdrop өгөхөр болсон байгаа. Үн төлбөргүй Popsicle бэлгэнд авна гэсэн үг урамшууллаа. За дараагаар нь юу юмэр гэсэн бэ гэхлээр Crypto Poaching-ийн premium Discord-ны хямдралтай борлуулалт маань одоо бол үргэлжилсээр байгаа. $500 гэж жилээр төлбөр гэх юм бол $500 урамшуулалттай байгаа. Энэ хямдрал хизээ дуусах вэ, хэдэн хүртэл явагдах вэ гэсэн олон хүмүүс асуусан байсан учраас хамгийн ихний 500 гишүүнийг $500-оор ерөөдөө 500 хүн л хүн юм уу тий? Вау. 500 хүн бүртгэж байгаа шүү манайхаа. Тэгээд та бүхэн яараарай. Тэгээд description дээр premium Discord-ийн линкийг оруулчих. 500-д ерөнхийдөө нэлийн хямдхан үн гэдгийг ойлгох хэрэгтэй. Маань шинжээч нарыг дагаад одоо чинь саяхан нэг ланч байдаг нэг төсөл рүү орсон бүх усууд тий лайваар яаж орохын заагаас тэрэн дээр хамт орсон усууд нь хүн болгон чинь $300 хийсэн гэж хэлж байгаа байхгүй доорож тий. Тэнгүүд нэг л арилжаанаасаа баг нөгөө $500-ын талаас илүү болчих жишээтэй. Дээрээс нь мэдээлэл гэдэг бол ерөнхийдөө энэ зах зээл дээр бол хүч байдаг. Та мэдээлэлтэй байж бусад нөгөө хамт энэ арилжаанд оролцож байгаа усуудаасаа та давуу талыг олж авдаг. Тэгэхээр бид нар энэ мэдээлэл өгөх ажлыг ерөнхийдөө хийж байгаа. Тэгээд ийм олон шинжээчгүй хэрнээ одоо чинь жишээ нь юу гэдэг нь ганцхан дангаар одоо YouTube ажилладаг хүмүүсийн жишээ нь subscription чи өөрөө нэг жилийн $1300 энтертэй байдаг байхгүй. Тэр бид нар тийм үйлчлэгнүүдийг авдаг, тийм мэдээллүүдийг бид нар өөрсдөө ч гэсэн авдаг. Жилийн $500-т бид нар бол дор хаяж ерөнхийдөө жил юу гэдэг $10,000
бол та өөрөө бие дааж аваад тэрийг англи хэл дээр уншаад боловсруулад арилжаа хийж болох үс мэдээллүүдийг ерөнхийдөө өгөөд явж байгаа. Тэгээ тийм учраас $500 гэдэг бол ерөнхийдөө хямдхан гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ бол дөнгөж эхлэл. Энээс үргэлжлүүлээд илүү боловсронгуй болно, сайн болно гэсэн хүлээлт байгаа. Тэгээ шинэ жилийн бид нар бэлэг болгоод 12 сарын 30-нд одоо 2 хоногийн дараа тий Монголын цагаар орой 10-аас Чикагод бид нартай адилхан Чикагод байдаг бол та өглөө 8 цагаас манай DMG шинжээчийн сургалтанд сууж болно. Тэгээ ерөнхийдөө бол өнөөдөр юу гэдэг нь те зах зээл дээр та арилжаач хүний хувьд таны энэ зах зээл дээр ямар та сэтгэл зүйтэйгээр та ямар одоо мэдлэгтэйгээр ямар төрлийн одоо те туулууд буюу те хэрэгсэлтэйгээр орж та амжилт байгуулах хэрэгтэй юм бэ гэдэг талаар ерөнхийдөө ярилцсан. Тэгээ дээрэс нь өөрийнх нь боловсруулсан айгу мундаг техник байгаа cluster volume profile гэж. Ерөнхийдөө энэ сэдвээр тэр вебинарыг хийхээр шийдсэн байгаа. Англи үгийн золбоогоор хэллүүлээ. Cluster яасан гинэ? Volume profile. За тийм сургалт болно 2 хоногийн дараа. Тэгэхээр тэрэндээ манайхаа идэвхтэй оролцоорой. Тийм байна лайв явна. Тэгээд Zoom дээр линкийг тавина. Zoom дээр дор хамгийн дээд нь 100 хүн орох боломжтой. Тийм байгаа. Тэгээд гэтээ Zoom дээр орсны дараа бид нэр ерөнхийдөө тэр бичлэгийг бас бичиж авч үлдээ. Тэгээд боловсруулаад ерөнхийдөө нийт дээр тавина. Гэтээ шууд тэрэн дээр орж ирээд бас нэг асуулт хариултын хэсэг энтерт нь оролцох хүсэлтэй байх юм бол Zoom дээр ороод ирвэл айгу зүгээр байгаа. Энийг бол publicly хийж байгаа. Үн төлбөргүй байгаа. Тэгээ та бүхэн бас юуг анхаарах хэрэгтэй вэ гэхлээр сая инхээгийн дурдсан те манай премиум Discord $500-ыг хүмүүсээс авч जैन. Тэгээ тэрнийхээ хэрээр бид нар ч гэсэндээ зүгээр мөнгө авах суухгүйгээр өөрсдөө ч гэсэндээ хичээлүүдэд боловсруулаад сигналаа өгдөг нөгөөд тэгээд ажлын 5 өдөр бүгдэнд нь вебинар хийгээд явж байгаа те. Энэ вебинар угаасаа премиум Discord-д орсон хүмүүст зориулсан вебинар. Гэхдээ бид нар урамшуул болгоод шинэ жилийн одоо special гэдэг маягаар те үн төлбөргүйгээр public хүмүүст яг олон нийтэд ингээд цацгаар шийдсэн байгаа шүү. Та бүхэн тэрнийг бас ойлгоорой. Discord-ийн премиум дээр байгаа одоо цаашдаа явж байгаа вебинарууд те маргааш жишээ нь ямар шинжээч жишээ нь вебинар хийх гэдэг мэдээллүүдийг та хамаар авах юм бол Discord-ийн event гэдэг хэсгээс харах боломжтой. Маргааш бол одоо чинь манай оргил гэдэг шинжээч вебинараа хийгээд явнаа гэсэн иймэр дүнүүд байгаа. Тийм. Тэгээд дахиад нэг сая Дими 12 сарын 30-ны вебинар дээр дахиад жоохон мэдээлэл өгчээ. Энэ дээр яг юу яригдах вэ гэхлээр ямар төвшний трейдер байх нь та хамаагүй те. Трейдер болгоныг илүү өндөр амжилтанд хүрэх асуултууд сөхөгдөж яригдах байгаа. Энэ дээр нэмээд маркет гэж яг юу вэ те. Маркет дээр хэн хамгийн амжилттай байдгийг, өндөр профит хийдэг, ямар трейдерүүд ямар стайлаар ажилладаг вэ те. Market maker гэж юу вэ? Дээр нэмээд бас одоо жишээлбэл тогооч хүний хувьд утган зэвсэг болвол те. Professional trader мэрэгчлээ хүний хувьд зэвсэг нь яг юу вэ? Энэ дээр иймэрхүү сэдвүүдээр вебинар маань явагдах байгаа шүү. Вау, ямар сонирхолтой. Тийм. Тэгээ хамгийн сүүлд нь бас ямар сэдвлээ CVP буюу Cluster Volume Profiling. Энийг ийм арга барил Монголоор юу гэдэг юм бол тийм өөрөө тайлбарлах гэж үдээ вебинар дээр тийм. Тэгээд энийг илүү тодорхой тайлбарлах болно. Дээр нэмээд бас манай CryptoPoaching-ийн Premium Discord яаж төлбөрөө хийх вэ гэж та нар бодож байгаа юм бол саяас эхлээд stable coin-оор төлбөр авч эхэлсэн байгаа UST. Монгол бас төгрөгөөр авч байгаа. Монгол төгрөгөөр авж байгаа USDT зоосоор авж байгаа. Кредит картаар бас төлөх боломжтой байгаа шүү манайхаа. Яг зөв. Окей. За, сайн шүү дээ. Луна 103 хүрсэн дээ. Яасаа галзуурах шүү. Ер нь Луна бид нар маш удаан ярьсан. Тэгээд Луна үнэхээр гайхалтай өсөлтийг үзүүллээ. Тэгээд бидний яг хуу CryptoPoaching багийн хамгийн амжилттай сонсон зооснуудын нэг байлаа. Тэгээд бид нарт бас амжилттай биш бас нөгөө хийсний дараа өсөж амжаагүй зооснууд бас ерөнхийдөө бас байдаг. Тэгэхээр хүмүүс нөгөө сонсож байгаа усуд бас анхаарах зүйл маань юу вэ гэхээр нөгөө Poaching ингээд зарлчаараа баталгаатай өснө гэсэн үг бас байдаг юм шүү. Над руу айгүй олон хүмүүс нөгөө direct message бичдэг нөгөө тангот унжлаа энэ төргээд би бас танготой байгаа. Тэгээд танго ямар ч гэсэн олигтой өсөлт үзүүлэхгүй байх жишээтэй нэг тиймэрхүү зооснууд бас байдаг. Лунагийн хувьд бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээд сая чинь Луна дээр чинь бүр өсгөр нь баг уур хүрлээ шүү дээ. Нөгөө стар тэрэ авах гад нөгөө Лунанаас жоох нэг ашиг авч маваа 50-60 дээр зарцсан байсан чинь нөгөөд нь өсөд өгдөг. Тэгэхээр нөгөө энэгээр бас юу хэлэх гээд байна гэхээр нөгөө сэтгэл зүй дээрээ тулгуурлах биш. Ямар ч нөхцлүүд дээр ерөөхдөө ашиг авч сурах хэрэгтэй. Та мөнгө 10 нугуулсан 20 нугуулсан бол оруулсан мөнгөө гаргаж аваад эсвэл талан ч юм уу зараад ерөөхдөө одоо ашиг авахд бол айгүй тохиромжтой цаг үе байгаа шүү гэдгийг бас сануулж хэлмээр байна. Тэгээ энэ удаагийн циклэр ерөөхдөө өмнө нь Ethereum болон те Solana-гийн өсөж исэн өсөлтүүдийн чартаас дээр ерөөхдөө харьцуулаад үзэх юм бол Luna маань энэ удаагийн цикл дээр $200 хүрэх бол магадлал байгаа. Тэгээд одоо нэг $90 байна уу те. Тэгэхээр бол Luna бол одоо яг нэг 10 нугарах зоос гэж ярьдаг яриа маань бол дууссан. Аль хэдийн 10 байтугай олон X хийсэн. Тэгээ 400X хийсэн нэг жилийн дотор. Тийм учраас Luna-гийн хувьд бол тийм байгаа шүү. Тэрийг бас хэлмээр байна. Тэгээ өргөжлүүлээд бид нар Astroport-ын тухай мэдээлэл айгүйх сайн өгсөн. Тэгээд Astroport-ээр айгүй амжилттай ерөнхийдөө лонч хийсэн. Тэгээ Face 1 болон Face 2 дээр оролцоосууд маань айгүйх өндөр урамшууллууд ерөнхийдөө авсан. Бид нар багаараа ч гэсэн оролцсон. Тэгэхээр энэ дээр хамт оролцоод ерөнхийдөө ашиг хийсэн усуудаа бас баяр хүргэе. Дээрээс нь Weth гэж зоосыг би ярьжсэн. Wagergate protocol-ыг ерөнхийдөө анх авсан усууд байх юм бол хамтдаа бас 10x айлтыг хийсэн байгаа. Намайг тэгж бичснээс хойш авсан бол тийм. AnySwap-ыг Poaching-аар зарласнаас хойш ямар ч хийсэн Binance дээр гараад дор хаж 2x хийсэн. Multi-chain гэдэг rebranding хийгээд нэр мэрээ өөрчлөөд бас сая $60 сая ерөнхийдөө босгосон. Binance-аас хөрөнгө оруулалт хийсэн байлээ. Гих мэтлээ айгүй амжилттай арилжаануудыг бас хийж байна. Тэрийг бас дурдмаараа. Тэгээд Astro-говд бол өргөжлүүлэн урамшуул одоо өгж эхэлнэ. Тэгээд
ерөнхийдөө Luna, Astro, тэгээд Anchor, тэгээд Mine, Mir, Starterra, Orion гэх мэтлийн гол Terra-гийн гол төслүүд дээр ерөнхийдөө pool болгож оруулсан. Тэгээд LP гэж ярьдаг тийм мөнгө хийсэн усууд дээр үргэлжлүүл ерөнхийдөө урамшуул өгөөд явах юм байна. Тэгээд Phase 1 дээр оролцоод Phase 2 дээр оролцоогүй хүн байх юм бол та Astro-го одоо аваад зараад та ашиг авах боломжтой ийм байгаа шүү. Дээрэс нь Luna дээр нэг сонирхолтой Францын төсөл гарч ирсэн байна. Тэгээд энэ Orn гэдэг ийм төсөл гарсан байна. Тэгээд энэ яадаг гэсэн чинь 2.9 сая долларын market capтэй. Энэ бол пуужиндхийн тэр зоос биш. Би зүгээр сонирхолтой төсөл болохоос танилцуулж байгаа. Terra-гийн блокчейн дээр байгаа. Яг одоо худалдаж авах боломжтой. Эдгээр яадаг вэ гэхээр модыг NFT болгоод NFT худалдаж авахаараа та мод худалдаж авж байгаа. Тэр модыг чинь тариад тэгээд дараад нь юу гэдэг нь тэрийг ингээд ургуулад одоо timber гэж ярьдаг те. Тэрийг ч одоо бан золгоод гэж ярих юм уу те. Модыг нэргүүлээд борлуулад ашиг болох боломжтой одоо нэг тиймэр төсөл заяа. Ерөнхийдөө бол нөгөө agriculture гэж ярьдаг те. Газар тариалантай холбоотой ийм төсөл байна. Тэгээд яг иймэрдүү концептууд нэг сайн явдггүй л дээ. Зүгээр яг Terra дээр иймэрдүү төслүүд хүртэл гарч ирж байгаа нь айгуу сонирхолтой байгаа даа. Тэгээд Францад газар аваад мод тариад тэгээд мөөг зөөг тарина мэрнэ гэдэг айгуу хөрх юмнууд яриад байгаа байхгүй. Нэг иймэрдүү төсөл байна. ORNE гэдэг ерөөхдөө бол team зоостой. Тэгээ Orn гэдэг. Тэгээд Talis Protocol гэдэг одоо marketplace гарч байгаа. Тэрэн дээр энэ нөгөө модоор баталгаажсан NFT-нүүд маань зарагдах юм байна. Тэгээд надад бол энэс хөрхөн мэдээд авчод бол илүүдэхгүй санагдлаа. Дээрэс нь OpenSea гэдэг одоо хамгийн том NFT marketplace үүдэг. Тэгээд тэднийх сая яасан бэ гэхээр OpenDAO гэдэг төсөл OpenSea-г өмнө хэрэгжилж исэн гүйлгээ хийж исэн бүх усууд дээр airdrop хийсэн. Энэ airdrop маань айгүй сонирхолтой нь юу болсон бэ гэхээр Uniswap-тэй та өмнө нэг арилжаа хийж исэн бол яг адилхан хэмжээний airdrop авсан бол энэ дээр таны хийсэн арилжааны чиг хэмжээ, зарцуулсан мөнгө, transaction fee төлсөн мөнгнөөс чинь хамаарад авах airdrop чинь ондоо. Би чинь OpenSea дээр 5 шиг NFT авч исэн байгаа байхгүй юу? Нэг wallet-наас. Тэгсэн чинь надад айгүй баг өгч байгаа байхгүй юу? Зарим усууд болохоор бүр хитэн тэрбум ширхэг одоо ийм зоосыг авч байгаа байхгүй юу? Тэгээд надад бол нөхөр хитэн сая өгч байгаа. Тэгээд энэ бол яг нэг үнэн айгүй баг. Амар олон нойлтой нэг shitcoin шиг баггүй. Тэгээд гарч ирээд ерөнхийдөө 161 нугарсан. Тэгээд энэ маань юу харуулж байгаа гэхээр хэрвээ OpenSea маань өөрөөсөө IPO хийхээр эдэн шийдсэн. Initial public offering хийгээд яг илүү компани дээр илүү нөгөө нэг stock дээр буюу тэг хувьцаан дээр илүү value авчаад тэгээд тэр одоо нөгөө нэг чиглэл рүү явахаа шийдсэн баггүй. Токен гаргахгүйгээр тэг одоо Coinbase шиг гэсэн үг баггүй. Coinbase ч өөрөө зоосгүй шүү. Харин тэгсэн чинь OpenSea дээр хэрэгжилж исэн усууд дээр эдгээр ингээд токен airdrop хийж байгаа баггүй. Тэгэхээр эдгээр OpenSea-тэй өрсөлдөхөд байна уу эсвэл илүүтэйгээр OpenSea-г дэмцэн үйл ажиллагаа явуулах гэдэг нь гэдэг нь аягүй сонин. Тэгээд үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй. Гэхдээ ямар ч байсан NFT marketplace дээр те арилжаа хийж исэн. Одоо яг NFT-гийн өвжинүүд гэж яригддаг бүх усууд бол энэ зоосыг айгүй хэр урамшуулт авсан ийм үйл явдал боллоо. Тэгээд SOS гэдэг ийм зоос гарсан байгаа даа. Тэгэхэд бол яг Christmas-аар гарсан. Тэгээд airdrop яг Christmas-аар айгүй гоё өгсөн. Тэгээд айгүй өрмөцсөн нь болохоор нөгөө арилжааных нь хэмжээнээс нь хамаарад авж байгаа урамшуул нь ондоо байсан болохоор надад тэр нэг айгүй өрмөц санагдлаа. За USD-ийн хувьд USD маань сая эцэст яасан бэ гэхээр 10 тэрбум доллар гарны market cap-тэй болоо. Terra дээр байдаг stable coin маань 10 тэрбум 38 сая болсон. Тэгээд DAI flip хийсэн. Flip ин гэдэг маань даун гэсэн үг байхгүй. DAI-с илүү том market cap болсон. Тэгээд энэ бол маш том үзүүлэлт. Зах зээл дээр байгаа хамгийн номер 1 decentralized stable coin гэдэг технологиг өнөөдөр Terra-гийн блокчейн, Luna-гийн баг өнөөдөр зах зээл дээр бэлэн болголоо. Маш олон блокчейнүүдтэй интегрейт хийх буюу бусад блокчейнүүд дээр UST мэн өөрөө хэрэглэгдээд эхэлсэн байгаа. Тэгээд Luna-гийн хамгийн чухал төсөл болох Anchor protocol гэж байдаг. Доллар хадгалаад 20% хүү авах боломжтой. Энэ хүү хадгаламжийн төсөлд маань 10 тэрбум доллар айл гэдгийг хадгалагдсан. Тэгэхээр бид нар Anchor-ыг ерөнхийдөө пуужинтгаар сонгоод нэлээд удаж чинь 3 доллар ахтнаас пуужинтна гэж ярьж ирсэн. Тэрнээс бас өндөр ахтан ч гэсэн хайлт ярьж ирсэн. Нэлийн ер нь анх гарснаас нь хойш бид нар битүү ярьж байгаа. Анхны борлуулалтын дээр нүд бид нар яг бүгдээрээ хамт оролцож ирсэн. Бид нар Discord дээр ч гэсэн ярьж ирсэн. Тэгээд 10 тэрбум айл хэдийн Anchor protocol дангаар нь орсон гэдэг бол маш өндөр тоо. Яг гэвэл Phantom гэдэг блокчейн одоо чинь айгүй мундаг блокчейн аахгүй. Polygon Phantom энэ төр дээр бүхэл бүтэн тэр блокчейн дээр байгаа бүх төслүүдийн мөнгө нь нийлээд 5 тэрбум гарантай байхад Luna дээр ганцхан Anchor дээр л 10 тэрбум доллар хэрэгжилж ингэ бодох юм бол энэ бол маш том тоо. Тэгээд айгүй чухал юм үзүүлэлтийг ерөөхдөө үзүүллээ. UST бас Binance дээр лист хийгдэнэ гэж яригдсан тий. Binance гарцсан. Тэгээд яг одоо тэгтээ арилжлагад хэлсэн байна. За тэрийг одоо нэг видеонууд шалхан цааш. Ямар ч байсан Binance дээр гарахаар болцсон. Тэгээд Arcane Research гэж байдаг. Тэдний бүтэн 1 жилийн репорт гарсан. Тэгээд репортоос ерөнхийдөө мэдээллүүдийг цуглаа ерөнхийдөө танилцуулаад явъя. Тэгээд юу болсон бэ гэхээр Bitcoin маань дахиад 21 онд S&P 500 буюу stock market-ыг outperform хийсэн. Тэгэхээр крипто маань 21 онд дахиад стокноос илүү одоо илүү ашигтай хөрөнгө оруулалт таарсан. Тэгээд 2022 онд ч гэсэн ерөнхийдөө энэ хүү үзүүлэлтэд хадгалах болно гэж найдаж байна. За дараад нь 2021 оны үзүүлэлтийг харах юм бол WIX гэж байдаг. Одоо volatility index буюу зах зээл дээр байгаа хүмүүс нөгөө маркетыг унана гэж бодох юм бол худалдаж авдаг одоо тийм төрлийн индекс байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ хүү индекс маань их шиг тусан те зах зээл дээр илүү айдас одоо хурах тусан биткойны дандаа нөгөө нэг том уналтууд ерөнхийдөө тэрийг дагаж орж ирсэн үзүүлэлтүүд харагдсан. Тэгэхээр энэ маань юу харуулж байна гэхээр биткойн маань стил одоо ч гэсэн илүү тийм эрсдэлтэй asset гэдгийг ерөнхийдөө хөрөнгө оруулагч нар харж байна гэсэн үг. Тэгэхээр энүүгээр бас танилцуулаад юуг бас хэлэх гээд байна гэхээр өнөөдөр та өөрийнхөө хөрөнгө оруулалтыг hedge хийх буюу эрсдлээ бууруулъя. Өөрийнхөө алдагдлыг бууруулъя гэж бодох юм бол таны портфолио дотор заавал байх ёстой зүйл чинь болохоор энэ VIX гэдэг индекс багхгүй. Тэгээд VIX-ийн тийм ETF гэж бас байдаг. Pro shares. Тэр энэхүү VIX-ийг аваад та портфолиогийнх нь тодорхой хувь дээр тавьчих
юм бол энэ та Wix-нээс болоод мөнгө хийхгүй маа гэхэд зах зээл дээр үнэхээр одоо жишээ нь stock market-тай холбоотой уналт дараа жил орж ирээд биткойн унаад явах юм бол энэ танд магадгүй портфолио дээр чинь өсөх тийм нэг хэсэг нь байж болох боломжтой байхгүй. Тэгээд Wix-ийг өнөөдөр яаж авч болох вэ гэхээр ямар нэг аккаунт үүсэхгүйгээр та өнөөдөр Mirror Protocol-ын гаргадаг Wix гэдэг индексийг та авч болно. Тэгээд энэ хүү индексийг Apollo-ыг farm руу ороод ерөнхийдөө 20% хүүтэйгээр farm хийх боломжтой. Тэгэхээр энэ маань юу болж ийн гэхээр та блокчейн дээрээ тулгуурлаад өөрийнхөө портфолиог та hedge хийгээд эрсдлээ бууруулад тэгсэрний хажуугаар нь дахиад нөгөө farming reward аваад явах боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр илүү ухаалаг үйлдэлүүд хийя гэх юм бол ийм байгаа. Дээрэс нь их хэмжээний ерөнхийдөө биткойнтой холбоотой энэ уналтууд, зарлалтууд нь дандаа ямар цагуудаар явж байгаа гэхээр Азийн цагуудаар явж байгаа. Энэ юг харуулдаг гэхээр Азийн хөрөнгө оруулагчид маш их биткойныг зарж байна. Айгүйх ерөнхийдөө ашиг авч гарч байна. Тэгээд иймэрдүү ерөнхийдөө дарамтууд одоо ерөнхийдөө биткойны үнэн дээр ерөнхийдөө орж ирж байна. Бид нар 12 сард хамгийн топо харах болов уу гэж бодож ирсэн. Үгүй байж таарсан. Plan B-гийн ерөнхийдөө таамаг маань худлаа олж таарсан тий. Тэгээд ерөнхийдөө нөгөө lengthening cycle буюу уртсан циклээр илүү явах тийм магадлал айгүй өндөртэй болчиход байгаа. Тэр уртсан циклтэй холбоотойгоор би бас Discord дээр явуулж байгаа сургалтын дээр бас ярьсан. Тэрийг заваараа бас спорт болгоод бас оруулах бас төлөвлөгөө бас надад байна. Тэгээд ерөнхийдөө бол өмнө сонсож байгааг уусууд байх юм бол lengthening cycle гэдэг маань юу гэдэг вэ гэхээр биткойн маань 4 жилийн циклээр биш цикл бол маань илүү уртсаад байгаа юм байна гэдэг ерөнхийдөө тийм онол байгаа. Тэгээд өмнөх датан дээрээс харах юм бол энэ онол маань угаасаа зөв бэс таарч байна. Тэгэхээр дараагийн bull market-ыг нэг бол одоо 3 сар дуусна гэж ярьж байна. Эсвэл дараа жилийн 100 те намар дуусна гэсэн ярианууд байна. Эсвэл бүр 2023 он хүртэл ерөнхийдөө те нэлийн их correction-тайгаар үргэлжлэх магадлалаа гэж үзэж байгаа. Тэгээ 3 сард ерөнхийдөө tapering буюу одоо зах зээл дээрээс нөгөө open market дээрээс худалдаа авалтуудаа бууруулах, инфляцтай тэмцэх тийм нэг Америкийн төв банкны төлөвлөгөө байгаа. Тэрнтэй холбоотойгоор хэрвээ уналтууд орж ирэх юм бол тэгээ тэр чигтээ ерөнхийдөө bear market эхлэх магадлал байж магадгүй гэсэн онолууд ерөнхийдөө байгаа. Тэгэхээр энэ цаг үед та хизээ унахыг таахын оронд үнэхээр та юу гэдэг криптогийн зах зээл дээр ороод та мөнгөө 5 нугалцсан 10 нугалцсан бол одоо л ашиг авч эхлэх цаг болцсон. Тэгээ баг багаар ашиг авч эхлэрэй гэж би ерөнхийдөө хүмүүс сануулъя. Дээрээс нь Америкт бас нэг татварын үйлрэл гэж зүйл байдаг. Татварын үйлрэл маань яаж явдаг вэ гэхээр та 1 сарын 1-ээс 12 сарын 31-нд хүртэл хийсэн ашигаа 4 сарын 15-наас өмнө тооцож төлөх ёстой байдаг. Тэгээд одоо 12 сарын 31-ээс өмнө та ашиг авчих юм бол одоо 4 сарын 15-нд ашиг дээрээс татвар өгөх ёстой болчихно. Харин 1 сар гаргаж байгаад та юугаа авчих юм бол ашиг авчих юм бол 2023 оны 4 сарын 15 хүртэл ашиг тэрнээс татвар төлөх шаардлага байхгүй. Тэгэхээр 1 сард ерөнхийдөө яг Америкийн зах зээлээс ч гэсэн ерөнхийдөө нэлээд зарах тийм нөгөө даралтууд одоо pressure гэж ярьдаг тийм дарамтууд ерөнхийдөө орж ирэх байхаа. Тэгэхээр 1 сар бол нэлээд игзэгтэй сар байх болов уу гэж би бол хувьдаа бодож байна. Нэрээ сониос манай байгууллагаас 2 хүн ковид тусаа тийм. Бид нар бүгд өвдсөн тийм сая. Ерөнхийдөө ханаад ковид 2-ыг ялгахад амар хэцүү болчихлоо л да тийм. Тэгээд ковид, жирийн ковид, омикрон ханаад 3-ыг ялахад нэлээд хэцүү болчихлоо. Тэгээд тийм би ч гэсэн ханиацтай яг ингээд хамар битүүрэл хацсан царайлал байж. Тэгээд энэ жил бас дараагийн том үзүүлэлт нь юу байсан бэ гэхээр энэ жил инфляц бол ерөөсөө хизээж инфляц бий болохгүй гэж ярьж байхдаа айгүйх инфляцтай байсан. Тэгээд инфляц маань хамгийн сүүлийн байдлаар 6.8% инфляцтай байна гэсэн үзүүлэлт гарч ирсэн. Тэгэхээр энэ маань юуг харуулж байгаа вэ гэхээр Америкийн төв банкны бодлого ерөнхийдөө бодлого боловсруулагч хүмүүс илүү нэг инфляц дээр илүү анхаарал хандуулад ажилгүйдлийг одоо жишээ нь бууруулна, эсвэл asset price-н дээр анхаарал хандуулах биш эргүүлээд инфляц дээр анхаарал явуучих магадлал бас байгаа даа. Энэ маань ерөнхийдөө зах зээл дээр нэлээд айцуудыг авчирж ийсэн байгаа. За дараагийн 21 оны том үзүүлэлт нь юу байсан бэхээр Ethereum-тэй өрсөлдөх бусад layer 1, layer 1 гэж яригддаг те. Одоо smart contract-тэй тийм төслүүд бол ерөөсөө бүр будаа болгосон. Тэгэхээр энэ дээр бол дурдах юм бол Solana, Avalanche, тэгээ мэдээж Terra, Phantom Harmony гэх төслүүд байгаа. Дараагийн нэг чухал зайлшгүй ярих ёстой зүйл маань юу байсан бэ гэхээр Dogecoin. Dogecoin Elon Musk-аас бодоод бүр будаа болгосон те. Дараад нь Dogecoin-ыг дагаад баахан нохооны нэртэй төслүүд бүгд Floki, Shib те. Иймэрхүү төслүүд бол гарч ирсэн. Тэгээ дээрэс нь урд өмнө ерөөсөө болж байгаагүй хамгийн өрмөц юм нь юу байсан бэ гэхээр NFT маань анх удаага зах зээл дээр нөгөө жинхэнэ юу болчихсон. Ниш болсон тий. Яг одоо жинхэнэ тренд болж орж ирсэн. Сая South Park гэдэг хүүхэлтэн дээр тий оноо үзүүлээдсэн шүү тий. South Park дээр хүртэл бүр NFT-тэй холбоотой анги гарцсан байлээ тий. Бүр ингээ хүмүүс NFT яриа зараад байдаг нэг баачаа бүр шоронд хийсэн тий. Тэгэл нэг хүнтэй яриад 30 секундын дотор нөгөөдгөө ингээ панаалж байгаа NFT зарчдаг ч шиг тий. Тэгээ сайн нөгөө нэг Thanksgiving болсон шүү дээ Америк чинь тий. Тэгэл ер нь holiday season шүү дээ тий. Баярууд зөндөө болдог Thanksgiving-ээс хойш тий. Christmas шинэ жил гээл. Тэгэл ингээл Америк гэрблүүд ингээл dinner table дээрээ суугаад оройнхоо хоолыг идэхээс өмнө ингээл юу ярих вэ гэсэн чинь яг нэг залуу шинэ залуу хүүхэд нь орж ирсэн ээ. So have you guys heard about NFTs? Заавал нэг юм ярьдэн штэ тий. Юуны талаар ярих вэ гэл тэгсэн чинь энэ жил яг NFT байсан гэл тий. Тэгээ манай coin сонирхтгүй манай төсөндөө одко цаад ч хүртэл над руу текстээр NFT асуугаадсан. Тэгэхээр нөгөө хүүхдүүд хүртэл одоо оюутан хүүхдүүд хүртэл NFT сонирхоод байгаа байхгүй. Тэгэхээр NFT мэн өөрөө нөгөө цаалт нэг урлаг байдаг те. Тэгээ нэг community бий болгоол те. Тэгэл нэг юм яриад тэрийг ингээ шеэрлээл ингээд нөгөө айгуу тийм урд өмнө крипто сонирхтгүй байсан ингээ шин төрлийн хүмүүсийг хүртэл ингээ татаж оруулж ирсэн. Одоо урлагийн улсууд ингээ тэр чигтэн бүр ингээ татаад оруулаад ирсэн. Одоо дуу гэж юу гэдэг те. Бүгд NFT-г сонирхож эхэлж байгаа байхгүй. Амар том auction house-ууд хүртэл одоо NFT сонирхоод эхэлсэн. Гэх мэтлээ. Дараагийн нэг үзүүлэлт нь юу байсан бэ гэхээр Chicago Mercantile Exchange гэж байдаг. Тэгээд энэ маань юу хийдэг вэ гэхээр
ерөнхийдөө future optionтой холбоотой арилжаануудыг хийдэг. Тэгээд энэний арилжааны volume буюу одоо тий арилжааны хувьдаас хэмжээнээс харах юм бол ерөнхийдөө institution-ууд маань биткойныг маш ихээр сонирхоод эхэлсэн гэдэг нь энэ үзүүлэлтээс ерөнхийдөө харагдсан. Тэгээд 22 онд ч гэсэн энэ тренд маань ерөнхийдөө явах болов. Ягаад гэвэл institution-ууд нэлээд удаан хөдөлт одоо юу гэдэг нь тий судлаад ингээл нэг энэ тэндээс зөвшөөрөл аваад тэгэл нэг мөнгөө бүрдүүлээл ингээл орохсоор байтал тий. Тэр ерөнхийдөө 22 онд ч гэсэн ерөнхийдөө бол биткойн болон крипто зах зээл рүү өргөжлүүлэн мөнгө урсаж орж ирэн. Дээрээс нь merger and acquisition гэж ярьдаг. Компаниудыг худалдаж авах, компаниуд нэгдэх тийм үйлдэлүүд маань 21 онд all time high хийсэн хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. Тэгэхээр bear market 22 онд эхэлж магадгүй боловч криптотой холбоотой хувьсэлтэй энэ криптотой холбоотой инновац маань үргэлжлүүлэн явах болно. Тэгэлүүлээ хамтдаа бүгдээрээ крипто пуужин багтаагаа үргэлжлүүлэн энэ зах зээл дээр яаж хэрхэн амжилттай арилжаа хийх вэ гэдгийг та суралцаад энэ зах зээл дээр та ухаалаг арилжаа хийгээд явъя гэж бодох юм бол юун дээр орж ирэх ёстой лээ? CryptoPotion Premium Discord. CryptoPotion Premium дээр яг зөв. За тэгээд хамгийн сүүлийн зүгээр чухал үзүүлэлтээс нь ярих юм бол хятад биткойн майнингийг хорьсон. Тэгээд hash rate гэж яригддаг. Ерөнхийдөө олборлогчдын одоо яа 1 секундэд хэдэн шиг hash тооцоолох вэ гэдэг үзүүлэлтийг хэлдэг. Тэрхүү hash rate маань 40% унсан. Тэгчээд эргүүлээд одоо all time high дээр ирсэн. Энэ маань юуг харуулж байгаа гэхээр биткойн майнинг маань хятадаас ерөнхийдөө хамаарал буураад илүүтэйгээр тархаад тэгээд буцаад хамгийн өндөр үзүүлэлтэн дээр очсон гэдэг маань айгүй bullish мэдээ байгаа. Тэгээд үүнгээр дамжуулаад хятадаас болон Азаас ерөнхийдөө биткойны хамаарал маань илүү буурж байгаа юм байгаа. Тэгээд үргэлжлүүлэн манай багтай одоо бид нар ямар хүмүүс хэрэгтэй байгаа гэхээр бид нар дээр юм data science буюу те дата дээр тулгуурсан арилжааны мэдээллүүдийг хүмүүст өгөх. Тэгээ on-chain шинжилгээг байнга манай CryptoPotion Premium дээр хүмүүстээ шеэрлэх, шинээр шинжээж болж орох хүсэлтэй. Дээрээс нь бас та код бичдэг Flutter, React гэдэг framework дээр ажилладаг бол бид нартэй хамтарч ажилламаар байх юм бол careers@CryptoPotion.cgm руу та бүхэн өөрсдийнхөө CV-гээ тэгээд юу бичих шаардлагатай гэлээ өөрийнхөө талаар манай багт яг юу хийж чадах вэ? Тэ манай багт юу авчирж гин тэрнийхээ талаар дэлгэрэнгүй бичээд тэгээд бидэртэй холбогдох боломжтой байна. Тийм юугаараа чи онцгой тий. Одоо чи наад ихийг чинь чадахгүйгаа би ийм юм хийж чадна тий. Наад чи ийм ингээд байнга ийм мэдээлэл өгч чадахгүй байна тий. Биткойнтой холбоотой он-chain шинжилгээг би бол ингээд тогтмол оруулаад яваад чадна гэсэн тиймэрхүү хүмүүс байх юм бол өөрийнхөө CV-г тэгээд энэ хүү имэйл рүү та бүхэн явуулаад тэгээд манай шиг хурцтай өсөж байгаа хамт ажиллахад гайхалтай хөгжилтэй сайхан залуучуудтай тий ажиллахыг хүсэж байвал тэгээд холбогдоорой. Суухыг хүсвэл холбогдож болно шүү манайхаа. All right. За тэгээ хамгийн сүүлчийн announcement-ыг явчих. CryptoPotion гэл залуучууд хүмүүс үзэж байгаа хүмүүс бодож иж магадгүй те эдгээр ингээл крипто сонирхсон те чарт харсан хүмүүс л гэж боддог байж магадгүй. Тэр үгүй шүү бид нар ч гэсэндээ хүмүүстэй бид нар ч гэсэндээ have fun байх хэрэгтэй хөгжилтэй байх дуртай. Тийм үднээсээ бид нар яг юу зохиохоор шийдсэн байгаа гэхээр шинжээч дундаа одоо манай Монголд шинжээчүүд байгаа те манай CryptoPotion багт байдаг шинжээчүүд байгаа 5-5 CS:GO дээр гэсэн те CS:GO дээр тэмцээн зохиохоор болсон байгаа. Ерөнхийдөө Монголд байдаг 5, Америкт байдаг 5 багийн гишүүдээр хоорондоо CS:GO тоглоод тэрийг стрим хийхээр болсон байгаа. Тэрийг яг YouTube channel дээр стрим хийж, Facebook дээр бас стрим хийхээр болсон байгаа. Тэр нь хизээвэ гэхлээр маргааш өглөө Чикагогийн цагаар өнөө орой Монголын цагаар юм уу тий. Тэгээд description дээр л оруулах. Тий, description дээр оруулах. Угаасаа сошиал дээр угаасаа мэдээлэл тавьсан тий. Окей. За өнөөдрийн нэвтрүүлэг юмрх боллоо. Тэгээд та бүхэн манай social media хаягуудыг сайн дагаарай. Description дээр байгаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. За баярлалаа. Shit.